ингээд 5 дугаар хичээл маань ерөөхдөө эхэлж байна. За тэгэхээр энэ хичээлээр бөөнөрөө катакана үсгийн үлдсэн энэ хүртэлх үсгнүүдийг үзэх баха. Тэрний дараагийн хичээл дээр болохоор зөвлөрсөн үсэг болон хос авиа хамтд нь үзээ явна. Яг юм байна. Ма, я, ра, вагийн төрлийн үсгнүүдийг бөөнөр үзэх нэ. За хамгийн эхлээ магийн төрлийн үсгнүүдийг үзье. Магийн төрлийн үсгнүүд ахна тийм ээ. Ма, ми, му, ме, мо. Ма, ми, му, ме, мо гэсэн үсгнүүд ахна тийм ээ. За тэгэхээр зурлагыг харах юм бол аядлаа зурлагыг харъя тийм ээ. Ма. За хэдлээ зурлагын тоолыг өмнөх хичээл дээрээ тооцсон шүү дээ тийм ээ. 1 2 3 гурван зурлагтай ахна юм тийм ээ. Ич ни му хоёр зурлагтай му үсэг байна тийм ээ. Одоо ме ич ни ме ич ни сан гэ гурван зурлагтай мо үсэг бахнэ. Мо. За одоо ягийн төрлийн үсгнүүд рүү бөөнөр орё. Я, ю, ё. Я, ю, ё гэсэн дээр үсгнүүд юм тийм ээ. За тэгэхээр зурлагыг нь харавал ё ё. За дараагийн үсэг буюу рагийн төрлийн үсгнүүд энэ тийм ээ. Ра, ри, ру, ре, ро. 라, 리, 루, 레, 러. Ингээ хоёр зурлагтай ра. ри. 루. 레. 러. За дараагийн үсэг буюу вагийн төрлийн үсгнүүд байна тийм ээ. 와, 인. 와, 인. За тэгэхээр 와, 인 дээр
нэмэгдэх нь бас жижиг цүү нөгөө давхар дуудлага. Тэгээ давхар аваа. Дээрээс нь энэхүү урт зураас гэж байгаа. За тэгэхээр энэ урт зураасыг ашигласан үед өмнөх одоо их шивээс тэ урд нь орсон үсгээ илүү уртаар дууддаг гэсэн. Харин жижиг цүү нь болохоор хирааганатай муу ижилхэн дараахгийн үсгээ зогсолттойгоор ингэж давхар ингэж уншдаг бахны. Зурлагыг харъя. Ва ин иннэ тийм ээ. За ингээд катакана үсэг маань ерөнхийдөө ерөнхий 46 үсэг нь бол дуусч байгаа. За хамгийн эхнээсээ ахвалаа бүүнөрөө үсгээ уншиж үзье л да. Лөө. За одоо хэдл хамгийн эхнээс нь ахвалаа үсгнүүд уншиж үзье. А и у э хо а и у э хо ка ки ку ке коさしすせそたちつてとなにぬねのはひふへほまみむめもやゆよらりるれろわおいんЗа тэгэхээр энэ цагаан долооноос харж байгаачлан хордоо цэцтэй үсгнүүд хэд вэ тийм ээ. За тэгэхээр энэ үсэг энэ юун дээр давхар явах гээд энэ но цү ши 1 2 3 4 5 4 эдгээр 4 үсэг тийм энэ дас нэг байна тийм ээ. Со энэ болон со үсэг хоёр хоорондоо айгуу төстэй байна тийм ээ. Энэ болон со. Тэгээд цү болон ши. За но үсэг бол угаасаа ойлгомжтой ганц үг гитаас хоорондоо төстэй байна тийм ээ. За тэгэхээр катакана сурж байгаа сурагчид маань ерөнхийдөө саяны 4 үсгийн хооронд айгүй холцолдог. Яагаад вэ гэхээр яг компьютер дээр шивж явах үед фонтноос шалтгаалаад яг иймэрхүү байдлаар харагддаг гэсэн үг. Яг тэгэхээр яг ингээ ороод ирчих юм ялах гэж жоохон хэцүү байгаад за энд бол шин со энэ үсэг болтой энэ ч юм уу. За ич харъя л та. За ер нь нэг тиймэрхүү заяа. Ер нь нэг айгу ялах гэж хэцүү байхгүй юу. Тэгэхээр энэ үсгнүүдээ одоо өөрөөр бол си ц со ин эдгээр 4 үсгийг ер нь бол хооронд нь хэрхэн ялгах вэ гэсэн талаар хэдлээ авч үзье л да. За тэгэхээр ши болон энэ үсэг байгаад энэ хоёр манд болохоор ингээ эхлэлцийг нь ингээд босоо байрлалтай эхэлж ядгаараа онцлог заа. Яг бичих байрлал гэвэл ингээд босоо ингээд нэг шугам татлаа гэж бодоход тэнчнээс эхлэнэ гэсэн. Одоо 1 2 3 дээрээс нь энэ доороосоо дээшээ чиглэлтэй байгаа тийм ээ. Ши үсэг юм чинь. За 1 1 2 3 ши. За энэ тийм ээ. 1 2 цү болохоор цү болон согийн яг зурлагын штэ яг эхлэлийн одоо цэг гэдэг нь одоо эндээс ахуулаад бид нэр бичиж байгаа штэ. Эхлэлийн цэг нь бүгд ийм хөндлөн байралтай бичнэ гэсэн. Иймэрхүү. Харин энэ шин болохоор ийм одоо арай ялгаж гин үнийг инээж байгаа царай шиг байгаа ши. Соосог бас нэг иймэрхүү юм тийм ээ. За одоо ши үсгийг харуулж байна тийм ээ. Ши үсэг маань доороосоо дээшээ 1 2 3
яг ийм ши ингээд босоо барилтаа. Харин цүү үсэг маань ийм хөвтэйгээ дагсан. Ичи, ни, сан. Си болон цүү хоёр ийм ялгаатай байх нэ. За одоо энэ үсэг тийм ээ. Ин, со, но. За энэ үсэг маань доороосоо дээшээ. Харин со үсэг маань дээрээсээ доошоо байх нэ. За тэгэхээр танго буюу өнөөдрийн хугасны сан гэдэл авч үзэл та. За тэгэхээр энд ко урт зураас хи урт зураас байна. Тэгэхээр когийн ардаас урт зураас авал бид нэр энэ ког уртаар уншнаа гэсэн үг. Ко хи буюу кофе. Кофег японочууд кохи гэж ярьдаг байхan тийм ээ. Кохи. Энэ өргөн баад. I only have time for coffee гэсэн. Хөргөн. За тэгэхээр дараагийн үг маань K энэ K үсэг юм тийм ээ. Тэгээ урт зураас тань гэдэг чинь энэ яга уртаар дуудана гэсэн үг. Кеки буюу бяллуу. Ното дэвтэр. Дэвтэр. Те энэ үсэг юм тийм ээ. Катен буюу хөшиг. Ресторан. Рамен гэдэг маань өөрөө хятадаас гаралтай хятад гоминг ярьж байгаа учраас ер нь им катаканаар төлхөө ашиглаж бичдэг байгаа шүү. Рамен гэд. Аниме буюу хүүхэлдэйн кино. Аниме гэдэг нь өөрөөр бол анимашн гэдэг үгийг нөгөө товчлолоод анимашнээс гаралтай болохоор энэ хүүхэлдэйн кино гэж орчуулагдж байгаа байхгүй юу? За шикодай. За өнөөдрийн үгсэн санга үзсэн. Одоо эдлээ өнөөдрийнхөө шикодай буюу гэрээний даалгаварлага орё. Гэрээний даалгавар гэдэг үгийг шикодай гэдэг багтны. За тэгэхээр энэ бол яг анх тарааж байсан гарын авлагаас тасдаж авсан хэсэг нэгаа. Тэгэхээр энийг яаж ажиллах юм гэхээр одоо энэ мими, момо, аме гэсэн бидний үтсэн үсгнүүд байна да. Энийг яг тохирох тэрхүү катаканаар бичсэн үсгтэй нь холбоно гэсэн. За тэгэхээр энэ байна. Дахиад энэ байна. Дахиад энэ байна. Вагийн төрлийн үсэг хүртэл ингээ ерөөхдөө болж байна гэсэн. За тэгээ маргааш хичээлээр уулзъя да. Мата ашта гэдэг нь маргааш дахин уулзъя гэсэн үг байхгүй юу? Мата ашта.